Нэмэлт хийгдсэн дүр сансрын шинжилгээний хариуг компьютер дээрээ CD-нээс хэрхэн нэг талаар зөвлөө өгье. За CD-г компьютерт байсан байгаа энэ дээр дараад CD view-ийг хэсэг. Тэгэхээр энэ дээр одоо програм нэгдэх хэрэгтэй байгаа төрүүлэн. Тухайн компьютерийн хүчин чадалт болон програм энтраас хамаарат хурдан удаан нэгдэх асуудал гарна. Ерөнхийдөө 30 секундээс 2 минутын хооронд бүх зураг уншигдаж нэгддэг байгаа. За Infinity гэдэг програм дээр бичигдсэн байна энэ CD-ийн. За энэ хэмнэн шинжилгээ байна. Нийт 14.5.6 протоколоор зураг авсан байна. За саяныхаа үүний шинжилгээ рүү оръё. За уншиж дуусна гэсэн гэж CD-ийн дээр проекцийн зургууд ингээ ороод ирсэн байна. За ингээд гүйлгээд бүгд ингээд сонгоод мэргэжлийн эмчнэр өөрсдөө ороод үзчихдэг байгаа. За зураг хамруулж харж болно. Олон янзаар хувааж харж болно, эргүүлж харж болно. Хэмжилт хийн ингээд их мэдчлэн харах боломжтой байдаг. За энэ шинжилгээний хувьд болохоор шинжилгээг яаж гадагшаа илгээх вэ гэдэг тийм хэлж өгье. За CD-ийн дэвтгшоогоо ороод хорийн файлууд байгаа. Эндээс зөвхөн image гэсэн фолдерыг компьютер дээр хуулж авах юм уу? Аваад Google Drive, OneDrive гэх мэт зүйл төр хуулаад шеэрлээд явуулахад боломжтой байгаа. Шеэрийн бичлэгийг дараах бичлэгээс үзээрэй.